багш нь та бүхэндээ монгол хэлний хичээлийг зохион байгуулж явъя. За өнөөдрийн хичээлийнхээ хэдийг танилцуулъя. За багшийг болон бусдыгаа найзуудыгаа анхааралтай сонсно. За мөн хамтарч ажиллана. За бодож тунгаан юу хэлэх вүлээ, юуны тухай өгөх вэ гэдгээ бодож тунгаасныхаа дараа багшд болон найзуудаа хариулна. За хамгийн сүүлд цаг баримтлах эдгээр дээгүүдээр өнөөдрийн хичээлийг зохион байгуулж явуулъя. За сар өдрөө бичээрэй. За бид нар өмнөх хичээлүүдээр онцлог хэрхэн тааж тайллыг хэрхэн олох вэ гэдэг сэдвүүдийг бол үзсэн байгаа. За тэгвэл нэгэн онцлог хэлээ та нарт бүгдээрээ багштай тааж хариуг нь хэлнэ шүү. За анхааралтай сонсно. Барцдын 3 даваа, навчин 3 цэцэг, баян 3 хангай, хүйтэн 3 хөндий. Тэр юу вэ? За бүгдээрээ бодъё. За юуны тухай өгүүлсэн бэ? 3 даваа, 3 цэцэг, 3 хангай, 3 хөндий гэж тийм ээ. Тэгвэл 3 маань хэдэн удаа давтагдсан байна вэ? Тэрийг бас бодоорой. За онцлог таахтаа учир холбогдлыг нь бүгдээрээ бодож тунгаах хэрэгтэй байдаг тийм ээ. За та нарын бодлоор юу гэж бодож байна? За 3 4-ийн 12 буюу 12 сарыг 1 жил буюу зөвхөн жилийн 4 улирлаа гэж та нар бодсон байх гэж багш нь бодож байна. За жилийн 4 улирлыг саяны хийсэн онцгойгийнхаа дараалал нэрлэе. За эхлээд хаврын улирал, дараа нь зуны улирал, дараа нь намрын улирал, дараа нь өвлийн улирал. За зөвхөн сайн байна. Жилийн 4 улирал гэсэн онцгой байлаа. За онцгойн маань тайлал жилийн 4 улирал буюу 4 улирлын нэр байлаа тийм үү? За тэгвэл хүүхдүүдээ өнөөдөр багш нь та нарт самбарт зураг байрлуулъя. За энэ зургийг ажиглаад юуны тухай өгүүлж байна вэ гэдгээс хамаарч өнөөдрийн хичээлийн маань сэдв гаргахаа. За багшаа байрлуулж байгаа зургийг анхааралтай ажиглаарай. Юуны тухай өгүүлсэн зураг байна вэ? За энэ зурагчин зургийг авахдаа энэ эдгээр зургуудыг дарж байхдаа тийм үү? Авч байхдаа юуг мэдэрч авсан байж болох вэ? За түүнийг бас таамаглал дэвшүүлээд багштай хариулна шүү. За харцгаая. За эхний зураг маань юуны зураг вэ? Юу байна уу? Өөцтэй сайн байна. Уул байна, ус байна, тийм ээ, ургамал байна, бүх цэнхэр, тэнгэр байна, үүл байна. За мөн зөвхөн машины зам бас харагдаад байна тийм ээ. За дараагийн зурган дээр ерөнхий өнгө нь ямар байна вэ гэдгийг сайн ажиглая. За алтан шаргалдаж харагдаж байна тийм ээ. Тал нутаг тэр цаагуурын хөх цэнхэр, тэнгэр байна. Мөн холын уул маань цэнхэрдэж харагдаж байна тийм ээ. За наан адуумал бэлчиж байна. Энэ хаана авсан байж болох вэ энэ зургийг тийм ээ. За тэрийг төсөөлье. За дараагийн зургийг харъя. За мөн адилхан холын уул харагдаж байна. За наан нь юу харагдаж байна вэ? Тэр ягаан. Зүйтэй. Яргуй цэцэг байна тийм ээ. Яргуй цэцэг тэгвэл хизээ ургах юм болоо. Зүйтэй. Хаврын улирал хамгийн эртэг ургадаг цэцэг тийм үү? За сайн байна. Цасанд орож цохиж харагддаг цэцэг шүү дээ тийм ээ. За мөн энэ дараагийнхан зураг нь юу бэ? Зөвхөн мөнх цастай уулын зураг байна. Наан адуун мал бэлтэж чинь тийм ээ. Дараагийн зургийг харъя. Мөн уул байна. Наан нь юу харагдаж
харагдаж байна. Үйл хаана туссан байна уу? Зүйт усан тусаад дүрс нь харагдсан учраас энэ бол мэлтэлдсэн сайхан ус байна, тийм үү? За дараагийн зургийг харъя. Хөвчийн ой мод тайг байна, тийм ээ? За мөн сайхан ямар уйлралт ийм сайхан харагдах болтоо гэдгийг та нар бас харж байгаа хаа гэж багш нь бодож байна. За энэ зургийг хараад ер нь зурагч нь юуг төсөөлөн бодсон гэж та нар бодож байна. Зүйтэй. Энэ бол Монгол оронд байдаг саяны бидний онцгой таасан онцгой тайлал буюу жилийн дөрвөн улирлын зураг гэж магадгүй, тийм ээ? Энэ зурагч маань жилийн дөрвөн улирлын зургийг өөр янзаар авсан, олон талаас нь авсан байж магадгүй юм, тийм ээ? За тэгвэл багш нь та нарт нэгэн шүлэг уншиж өгье. За энэ шүлэг маань Бадраа. За энэ шүлэг маань Монгол улсын соёлын гавьяас зүтгэлтэн Бадрагийн шүлэг зохиосон, Бадраа гэдэг зохиолчийн зохиосон халуун элгэн нутаг гэдэг шүлэг байна. За энэ шүлгийг багш нь маш сайхан уншиж өгье. Та нар маш сайн ойлгож, тунгааж юуны тухай өгүүлж ийнэ гэдгийг олж сонсон шүү. За элэг зүрхнээс уяатай инхри Монгол нутаг минь эцэг ихээс заяатай эрдний алтан үлгий минь цэцгийн шимийг тэтгсэн цэнгэлийн хавар айлчлахад мөрөн голн дугаан дуулж мөнгө сэрдгэн мишэн. Дараагийн бат нь сэрүүн салхи сэрсүүлсэн хацар нүрийг унсан байж сэтгэл дотрыг ариулсан халуун элгэн нутаг минь. За эдгээр шүлгийг та нар маш сайн анхааралтай сонссон байх гэж бодож байна. За мөн энэ шүлгийг та нар өмнө нь сонсож байсан уу? За бодоод үзье. Энэ шүлгийг сонсож байсан өмнө. За мэдээж хэрэг сонсож байсан. Зүйтэй зарим нь юу гэж байна вэ? Ийм дуу байдгаа гэж хэлчихээ. Стом мундаг сайн байна. Ийм бас энэ шүлгээр дуу зохиосон байдгийг юм, тийм ээ? За тэгвэл одоо та нар зурагт нь гарах саяны багшийнхаа уншсан шүлгээр зохиосон дуугийг сонсъё. За юуны тухай өгүүлж ийнэ үү гэдгийг сайн харна. За тэр явцад багш нь дууны шүлгийг үгийг нь самбарт байрлуулна. Та нар дуугаа маш сайн анхааралтай сонсож мэдрэн шүү. За мэдрэхийнхээ өмнө яг энэ дууг дуулж явах явцдаа сонсож явах явцдаа юу бодох вэ гэдгийг анхаараа. За нэгдүгээрт нь энэ дууг сонсоод сэтгэлд чинь юу төсөөлөгдөж ийнэ вэ? Дараа нь хамгийн түрүүнд ямар бодол төрсөн бэ? Гуравдугаарт нь дуулах явцад ямар үг хамгийн ойр чамд анзаарагдж байна уу? Чамд хамгийн ойр анзаарагдж байгаа тэр үгээ бас бодож гараа. За энэ гурван зүйлийг анхаарч дуугаа сонсон шүү хүүхдүүдээ. За дуугаа сонсъё.
За багшийнхаа эсрэг уран дарааллыг бас сайн анхаарч сонсч байж бодож байна. За та нар дуугаа сонсоход юуны тухай төсөөлөгдсөн бэ? За түүнийгээ багштай гараа өргөөд хариулъя шүү заяа. За тэгвэл өнөөдрийн хичээлийн маань сэдв бүгдээрээ сая шүлэг болон дуу сонслоо тийм ээ. За тэгвэл өнөөдрийн сэдвээ сар өдрөө бичээд сэдвээ дэвтэр дээрээ бичээрэй бүгдээ. За өнөөдрийн сэдэв маань шүлгийн утгыг ойлгож. За шүлгийн утгыг ойлгож уран дүрслэлийг мэдэрч унших. За шүлгийн утгыг ойлгож утгыг ойлгож тийм үү? За сайнны сонссон шүлэг болон дууныхаа утгыг нь ойлгож за уран дүрслэлийг мэдэрч унших нь. Уран дүрслэлийг мэдэрч унших. За энэ сэдвээ бичээ. За мөн хичээлийн маань зорилго нь за өнөөдрийн хичээлийн маань зорилго нь дээр уншицгаая. За ямар ч гэсэн шүлэгтэй холбоотой юм тийм үү? Шүлгийн за сайн уншсан сонссон шүлгийн маань бадаг мөр бүрээр утгыг нь тайлбарлах нь. Мөн шүлгийн утга санааг ойлгох нэ. Шүлгийнхээ мөр бадаг бүрийг тайлбарласнараа энэ шүлгээр ямар утга санаа илэрхийлсэн бэ гэдгийг нь ойлгож сурах нэ гэсэн үг. За тэгвэл за дараагийн үйл ажиллагаа маань за саний дууг сонсснороо та нар ямар мэдрэмж төрсөн бэ? Ямар сэтгэлдэл төрсөн бэ? За бодоод багштай гараа өргөөд хариулаарай. За тэгвэл багш нэг асуулт асууя. Та нар бодож хариулъя шүү. Яруу найраг шүлгээ бичихдээ чухам юуг мэдэрч байсан бол? За энэ Бадраа гэдэг зохиолч маань шүлгээ бичих явцдаа юуг мэдэрч байсан болоо? За та нарын төсөөлөлтөд таарч байгаа гэж бодож байна. За мэдээч хэрэг нь Монгол орны байгаль тийм үү? Байгаль орчин. Монгол орныхоо гоо сайхан тэр байгалийн үзэсгэлэн яасан бэ? Махтан дуулж
магтахаар байсан магтсан санаа гаргаж бичсэн байхаа гэж бодож байна. За тэгвэл энэ шүлгийн чухам юу та нарт онцгой санагдсан бэ? Юу их онцгой санагдсан? За зөв мэдээж их нутгаа хайрлан хамгаалах тухай мөн эх орон маань бидэнд өвлөгдөж ирсэн. Эх орон гэдэг маань биднийг үлгийдэж авдаг юм аа. Яагаад гэсэн асуултанд юу гэж хариулах вэ? Зөвхөн эх орон гэдэг маань бидэнд хамгийн нандин гэдгийг ялсан байна. Оруулж ирсэн бахаа гэж бодож байна тийм ээ. За сайн байна. За тэгвэл бүгдээрээ багш нь хамаарч мэдээлэл өгье. За энэ мэдээллийг бүгдээрээ тарааж аваад дэвтэр дээрээ наа. За энэ мэдээллийг бүгдээрээ багштайгаа хамтарч уншия. За саяны халуун элгэн нутагч дууны шүлгийг Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Жамцын Бадраа зохиосон. Дууны аялгауг нь Монгол улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Цэгмэдийн Намсрай Жав зохиож 1971 онд төрийн шагналсан том шагналыг хүртэж ирсэн байна. Тэгвэл энэ дуу маань эх орны тухай хамгийн сайхан дуугаар шалгарч 20 дугаар зууны Монгол улсын манлай дуу болсон байна. За тэгвэл энэ мэдээллийг ойлгож авснараа та нар энэ багшийнхаа тарааж өгсөн мэдээллийн хуудсыг дэвтэр дээр наагаарай. За нааж дууссан байна тийм ээ. За тэгвэл энэ дуу маань одоо харъя. За багш нь саяны дууны маань шүлэг дуу маань шүлгээс бүтдэг. Шүлгэнд яг аялгау хийж ая оруулж дуу болдог байна тийм ээ. За тэгвэл энэ халуун элгэн нутаг дуу маань дууны маань шүлэг хідэн бадагтай байна. За та нарын сурах бичигдээд байгаа тийм ээ. Сурах бичгийн хуудас 73 инээгээрээ. За сурах бичгийн хуудас 73 инээгээд зүйтэй халуун элгэн нутаг гэсэн шүлгийн маань бүрэн ихээр байгаа. За энэ шүлэг хідэн бадагтай байна. За харъя. 1 2 3. За 3 бадагтай байна. Бадаг бүр маань хідэн мөрнөөс тогтсон байна. Хідэн мөртэй байна уу? Зүйтэй 4 мөртэй байна тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ бадаг бүрийнхээ утга санааг ойлгож авъя. За утга санааг ойлгохын тулд эхлээд бүгдээрээ хамтарч уншия. 1 анги нийтээрээ уран тод хамтарч уншицгаая. За харъя багштайгаа хамтарч уншия. Халуун элгэн нутаг элэг зүрхнээс уяатай инхри Монгол нутаг минь эцэг ихээс заяатай эрдний алтан өлгий минь цэцгийн шимийг тэтгсэн цэнгэлийн хавар айлчалахад мөрөн болон дуугаа дуулж мөнгө сэрдэг нь мишээ. За гуравдугаар одог маань сэрүүн салхи сэрсүүлсэн хацар нүрийг үнсэн байж сэтгэл дотрыг ариулсан халуун элгэн нутаг минь. За эдгээр шүлгээ маш сайхан уран тод унсан та нарт маш их баярлалаа. За тэгвэл одоо 1-р бадгийн утгыг бүгдээрээ ярилцъя. За ярилцахдаа ярилцсныхаа дараа ажлын хуудас дээр ажиллах байгаа шүү. За багш нь танарт ажлын хуудас тарааж өгсөн байгаа. За ажлын хуудас дээр 1-р бадгийг ажиглаж дараах хүснэгтийг нөхөж бичээрэй гэж байна. За үүн дээр зохиолчийн сонгосон үгийг ажиглая. Эх орноо гэж бодож бичихтэй ямар үгийг сонгож бичв. Яагаад гэдгийг өөрийн бодлоор тайлбарлаж бичээрэй. За энд 3 мөрийг авсан байна. 1-р бадгийг яагаад ингэж бичсэн юм болоо гэж.
Элэг зүрхнээс уяатай гэдэг нь ямар утгатай юм бол чи өөрийнхөө бодлоор бичгэнэ. Дараа эцэг эхээс заяатай гэдэг нь за мөн ямар учраас бичсэн юм бол тийм ээ, яагаад ингэж бичсэн юм бол дараа эрдэнийн алтан өлгийн минь. Эрдэнийн алтан өлгийн минь. За энэ саяны дууг сонссон, мөн энэ зураг харсан, шүлгээ байсан. Тийм учраас энэ 1-р Бадгийнхаа энэ 3 мөрийг өөрийн бодлороо бичгэнэ. За бүгдээрээ сайхан алдаагүй зөв цэвэр бичээрэй. За мөн үзгээ зөв бариарай хүүхдүүдээ. За багш нь та нарыг бичиж байгаа гэж бодож байгаа. За элэг зүрхнээс уяатай инхрийн Монгол нутаг минь. Яагаад элэг зүрхнээс уяатай гэж хэлсэн юм бэ? Тэстэ маш нандин баян ямарх нь уяатай гэдэг нь холбоотой гэсэн үг байна тийм ээ. Инхрийн Монгол нутаг минь. За Монгол орноо хэлсэн байна. Маш инхрий. Инхрий гэдэг нь ямар утгатай вэ гэдгийг анхаараарай. За мөн эцэг эхээс заяатай эрдэнийн алтан өлгийн минь гэж. Эрдэнэ гэдэг маань юу байдаг вэ? Алтан гэдэг маань юу вэ гэдгийг анхаарах нь тийм ээ. За тэгээд эрдэнийн алтан өлгийн минь. За тэгвэл 1-р Бадгийн утга маань ямар ч байсан энэ их нутаг маань тийм үү? Монгол нутаг маань бидний бүр элэг зүрхэнд яхнаа нэг хонигсон хүн бүхэнд байнга заяагаад байдаггүй тийм сайхан агуу их оронд төрсөн юм аа гэдэг магтан болсон зорилго утгатай байна тийм ээ. За та нарыг багштайгаа бас санаа бодлыг байгаа хаа гэж бодож байна. За 2-р Бадгаа харъя. Цэцгийн шимийг тэтгсэн цэнгэлийн хавар айлчлахад гэж. Цэцгийн шимийг тэтгсэн гэж. Цэцэг ургахын тулд юу авах ёстой? За ус ургамал ус авах ёстой тийм ээ. За тэгээд цэнгэлийн хавар айлчлах нь хаврын үлрэл, өвлийн үлрэл дуусаад хаврын үлрэл ирж гэсэн. За мөн адилхан зүйтэй дулаан болж байна тийм ээ. Цэцэг ногоо ургаж эхэлж байна. Тэгсэн чинь мөрөн гол нь дуугаад мөнгө сардаг нь мишэн гэж байна. Мөнгө сардаг гэдэг нь өндөр усан цастай уулыг хэлдэг тийм үү? Мөнгө сардаг нь мишэн, өндөр уулыг хэлнэ. За тэгвэл хүн амьтан хаврын үлрэл ирэхэд хүн амьтан ургамал ногоо бүгдээрээ байгаль их дэлхий бүгдээрээ яддаг байх нь маш сайхан баяртайгаар хүлээж авч яддаг юм. Мишэнэ гэж. За дараа нь сэрүүл салхи сэрсүүлэн хацар нүрийг үнсэн байж. За хацрыг маань салхи үнсдэг юм болов. За та нар бодоорой. Яагаад энэ зохиолч энэ үгээр авсан юм бол доо? Тэрийг бас анхаарах нь. За сэтгэл дотрыг яриулсан халуун элгэн нутаг байна. Хаан ч явсан сэтгэлд нь уяатай байдаг нутаг юм аа гэдгийг энэ зохиолч маань гаргаж ирсэн байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ энэ утган мэдэгдэхгүй, утгыг сайн ойлгохгүй өгнүүд байгаа хаа гэж бодож байна. За тэгвэл энэ утгыг бүгдээрээ энэ үгийн утгуудыг багштаа өөрийнхөө үгээр тайлбарлахыг хичээгээрэй. За шим гэж энэ багш нь энэ үгнүүдийг хаанаас авсан бэ гэхлээр энэ халуун элгэн нутаг шүлгээс авсан байгаа. Шим, айлчлах, цэнгэл, аль бадагт нь аль мөрөндийн үгнүүд орсон байныг та нар хараарай. За тэгээд ямар утгатай болдоо гэдгийг төсөөлөн бодож таамаглан шүүхтүүдээ. За мөн сэвэлзэх, мишээх гэж байна. За эдгээр үгнүүдийг дэвтэр дээрээ бичиж авна. Бичиж аваад өөрийнхөө бодлоор бас таамаглаж агаарай. Багшийнх нь хэлэгч байгаа утгатай таарах нь үгүй гэдгээ бас анхаараарай хүүхдүүдээ. За тэгвэл одоо бүгдээрээ утгаа харъя. Шим гэдэг маань юу гэсэн үг вэ? Шимийг цэцгийн шимийг гэсэн тийм үү? За шим гэдэг үг маань ямарваа нэгэн зүйлийн шим шүүс үрт хижээл нах нь. За айлчлах гэдэг маань яадаг вэ? Зорчлох гэсэн утгатай байна шүү.
айлчин ирлээ гэж ярьдаг тийм ээ. Тэгвэл зочин эрхийг айлчлах гэж бас ярьдаг тийм ээ. Тэгвэл хаврын улирал эрхийг гэж юм тийм үү? За цэнгэл гэдэг маань юу гэсэн үг вэ? Жаргал, баясал. За цэнгэл. Дараа нь ариулна гэдэг маань цэвэр тунгалаг болохыг яхна нь. Ариулна гэх юм. Ариулна гэдэг үг маань хаана орсон байгаа вэ? Сэтгэл доторыг ариулсан гэж байна. За тэгвэл бидний сэтгэлийг яхна нь маш сайхан болгодгоо гэсэн байна шүү дээ. За сэвэлзэх гэдэг маань салхи зөөлнөр үлээхийг яхна нь сэвэлзэх гэж нэрлэдэг. За мөн мишээ гэдэг маань та нар хэлж байгаа зүйтэй сайн байна. Баярлах гэсэн утгатай үг байна. За ингээд үгийн утгынхаа тайлбаруудыг бүгдээрээ дэвтэр дээр цэвэр гаргацтай бичээрэй. За та нарыг багш нь битсэн бахаа гэж бодож байна. За тэгвэл энэхүү шүлгээрээ зохиолч маань юуны тухай илэрхийлсэн бэ гэдгийг та нар өнөөдрийн хичээл ойлгож авах уу? Өөз даасан тийм ээ. Юуны тухай гэсэн? Эх орноо магтан дуулсан хайрлан хамгаалах зүйтэй. Өшөө хамгийн нандин үнэт зүйл юм аа гэдгийг бол энэ шүлгээр дуугаар илэрхийлсэн байна тийм үү? За тэгвэл шүлэг гэдэг маань юу вэ? Ямар бүтцтэй байдгийг бэ? Юунаас бүтдгийг бэ гэдэг бүгдээрээ өмнө нь шүлгийг бүгдээрээ мэддэг тийм ээ. Гэхдээ яг юунаас бүтсэн байх ёстой вэ? Ямар байх ёстой вэ гэдэг шүлэг бичдэг арга байдаг байна. За тэр аргын талаар бүгдээрээ ярилцаад дараа нь энэ шүлгэн дээр бүтцийн талаар харьцуулга хийя. За шүлэг маань та нарынхаа юунаас бүтсэн бэ? Өөзтэй бадгаас, мөрөөс тийм үү? За мөн маш уран тансаг, яруу үг хэллэгээс бүтэж байна тийм ээ. За тэгвэл та нарын хэлсэн зүг байна. Уран дүрслэлээс бүтдэг. Хизээч яах вэ? Зөөлөн салхи үлээхийг юу гэж бичсэн байсан мэлээ? Хацар нүрийг үнсэн байж гэж хэлсэн байсан шүү дээ. Сэрүүн салхи сэвэлцэхтэй хацар нүрийг үнсэн байж гэж хэлсэн. Маш шууд яасан байна. Хацар нүрийг салхи маань сэрсүүлэн өнгөрөхийг яасан үнсэн байна гэж хэлсэн байна. Тэгвэл уран дүрслэлээс бүтдэг. Дараа нь шүлэг маань ямар байдаг вэ гэхээр зохиолч тухайн шүлгийг зохиож байгаа зохиолч маань ертөнцийн юмс үзэгдлийг өөрийнхөө мэдэрч бичдэг. Би энэ ертөнцийн тухайн тэр зохиолч маань тэр зүйлийг өөрийнхөө л ядах нь мэдэрч уран тансаг бичдэг байна. За дараа нь яг хөө тэгэхээр та нарын сая хэлээд байсан мөр бадаг яриац тийм ээ. За тэр чинь харъя. Мөрдөх үгийн тоо тэнцүү. Эхний үгийн эхний авийг ижилсүүлдэг. Мөн толгой холбож бичдэг бахна. Энэ маань шүлэг бичдэг арга бахна. Тэгвэл та нар шүлгийг уншихдаа эдгээр гурван аргыг хэрэгжилж бичсэн байх уу, хичээгүй байх уу гэдгийг бас яах нь ажиглаж явах хэрэгтэй байна шүүхтүүд ээ. За тэгээд өнөөдрийн үздсэн шүлгийн утгыг ойлгож уран дүрслэлийг мэдэрч унших гэсэн энэхүү хичээлийн сэдвтэйгээ холбогдуулаад халуун элхэн нутаг шүлгийг бүгдээрээ уншиж сонслоо тийм үү? За тэгвэл энэ шүлгийн дүгнэлтэн дээрээ хэдүүлээ эхлээд харъя. За шүлэг уран дүрслэлээс бүтсэн үү? За маш сайхан уран дүрслэлээс бүтсэн байна. Зохиолч ертөнцийн юмс үзэгдлийг өөрийнхөө мэдэрч бичсэн үү? Бичсэн. Чи хэрвээ энэ зохиолчийн оронд байсан бол өөр яаж эх орноо магтан дуулах байсан бэ гэж та нар бас бодож үзээрэй. За мөн мөрдөх үгийн тоо тэнцүү юу гэж байна. За элэг зүрхнээс уяатай инхрийн Монгол нутаг минь. За эхний батгай бүгдээрээ харъя. За эцэг эхээс заяатай эртний алтан үлгийн минь. Зүйтэй 3 үгнээс бүрдсэн.
Үлгийн мэн гэдэг холбоос үг байна. Тийм учраас энэ маань 3 үгнээс бүтсэн байна. За мөн юу гэсэн байгаа лээ? Эхний үгийн эхний аваа ижилсүүлэх байх ёстой. Дандаа ямараар хэлсэн бэ нү? Ихтэй яхна нь ижилсүүлнэ. Гэтэ бас зарим нь яг нэг 2-2-ороо бас ижил байж болдог байна. Энийг хараад сэрүүн гэчээд энэ ч 3 дугаар мөрөнд. Энэ 2 дугаар мөр 4 дугаар мөртөө ямар байна? Ижилхэн бас авийг ингэж ижилсүүлж бичиж болдог байх нэ. За ингээд өнөөдрийн хичээлийг маш амжилттай ойлгож авсан байх гэж багш нь бодож байна. Гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай. За гэрийн даалгавар багш нь. За өнөөдрийн хичээл үтсэн халуун элгэн нутаг шүлгээ дэвтэртэй маш сайхан цэвэр бичээ, мөн цээжлээ. За дууг нь мэддэг бол дуулаа. За мөн гол утга санааг нь өөрийн үгээр тайлбарлаж бичиж ирэх шүү дээ. За тэгээд өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцаая.